Зяасан байцгаана уу? 48-аас 48 түүх цуврал бичлэгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар 2018 оны дэлхийн аваргууд 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт 2098 оны дэлхийн аваргууд болох Францын шгшөө баг Францын хөл бөмбөгтэй холбоотой түүхийг ярьж өгөхөр бэлдсэн байна. За өнөөдрийн дугаараар бол одоо Францын орчин үеийн буюу одоо 80-ад оны хөлбөмбөгөөс хойш 80-ад оноос хойш одоо хөлбөмбөгт маш том хувь нэмэр орсон, маш том суурь болсон одоо хундаман болсон Клерфонтен гэж хүмүүс л Клерфонтен актем гэж андуурж яриад байдаг. Актем Клерфонтен гэж энэ одоо хөлбөмбөгийн төвийн нөлөө түүх ямар одоо давуу талтай байдаг, магадгүй сул талууд юу гарч ирсэн гэдэг талаар түүхийг ярихаар бэлдсэн байна. За тэгээ өнөөдрийн дугаараар харж байгаа мэдээж энэ ч Францын шгшөө баг бол энэ жилийн дэлхийн аваргаар Норвег, Норвег, Сенегал 2-1 нэг хэсэгт орсон байгаа. За тэгээд төв хоорондын плей-оффоос бол нэг баг орж ирэн. За Суринамыг дөнгөж сайхан Боливийн шгшөөг буулгаад авчихсан байгаа. Болив, Ирак хоёр эрхийн төлөө үзэн. За тэгээд Болив, Ирак хоёрын хоцсон энд орж ирнэ. За тэгээд энэ хэсэгтэй холбоотой энэ жилийн дэлхийн аваргатай холбоотой мэдээллийг төгсгөл хэсэгт хүргэнэ. За тэгээд үндсэн түүх рүүгээ орохоос өмнө та бүхэндээ мэдээж цуврал бичлэгийн ивент тэтгэжээр ажиллаж байгаа Pickback болон Freshback компаниудын сервисүүдийн платформуудын талаар мэдээллийг хүргэе гэж бодож байна. За Pickback-ийн хувьд бол Монгол орон даяар байрсан 200 шгшэг PP box-оор бол хот дотор болон орон нутгийн хүргэлтээ шийдэх боломжтой. За тэгээд гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл ямар нэгэн зүйл илгээх гэсэн боломж төр хүн хэлсэн хаягтай байхгүй байгаад эсвэл гэрийн хаяга хэлмээргүй мэдээлэл өгмөөргүй байгаа үед хүргмээргүй байгаа ч гэсэн мэдээлэл авахыг хүсчихвэл PP box-оор бол одоо дамжуулж найдвартайгаар хүргэлтээ бол одоо шийдэх боломжтой. За тэгээ PP box-ууд бол дандаа 24 цаг 7 хоног ажилладаг байгаа. За Freshback-ийн хувьд бол одоо төгжрөл хөдөлгөөн ихтэй үед таны цагийг хэмнээ зогсохгүй бүх ажлыг таны өмнөөс амжуулах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг дор багтаасан хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй одоо платформ баг. За тэгээ хоол, фреш хүнс, бэлэн хүнс тийм ээ. Хоолны бэлтгэц мах, бөөнди зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийн нэг доороос өргөн сонголтоогоор хаанаас ч хүссэн газараа энгийн болон шуурхай үргэлтэйгээр сонгон захиалаад хүргүүлж авах боломжтой байгаа. За тэгээ 48-аас 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий ивент тэтгэжээр ажиллаж байгаа Pickback болон Freshback-ийн хамт олондоо баярлалаа. Description хэсэгдэр байгаа вебсайтаар Pickback-ийн сервистэй та бүхэн танилцаж болно. Мөн description хэсэгдэр байгаа линкээр ороод Freshback app-ыг утсан дээрээ суулгаж аваарай. Сайн байна уу? Pickback-аас ирж таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box таны шинэ 24 долоо хаяг. За Клерфонтений түүх. Клерфонтен болон орчин цагийн Францын хөлбөмбөгийн амжилтын суурь босон одоо энэ байгууламжийн түүхийг ярихаас өмнө хэдүүлээ одоо ярихын тулд хэдүүлээ юу яах вэ? Францын хөлбөмбөгийн 70-80-ад оны амжилт. За тэгээд тэр одоо үеийн талаар бол мэдээж ярих ёстой. 1960-70-ад онд бол Францын хөлбөмбөг яг шгшөө баг бол ер нь уналтанд орж исэн үеэл байсан. 1962 оны дэлхийн аварга, 64 оны одоо Европын үндэстнүүдийн цом гэж тэмцээнүүд бол оролцох эрхээ бол одоо авч чадаагүй байдаг. 66 оны дэлхийн аваргад эрхээ авсан боловч одоо хэсгийн шатнаас бол гараагүй. За ингээд одоо 70 оны дэлхийн аваргын урьдчилсан шатнд бол одоо их тааруу тоглоод дасалжуулагчаа солиод мөн л одоо эрхээ бас одоо авч чадаагүй. За 74 онд бас эрхээ аваагүй гэдэг ч юм уу. Ингээд Францын шгшөөгийн хувьд бол одоо юуны асуудал бол их байсан 60-70-ад онд бол. За тэгээд 78 оны дэлхийн аваргаар бол эрхээ авсан гэхдээ хэсгийн шатнаас мултарсан. За харин 80-ад онд Францын хөлбөмбөг бол одоо буцаад сэргэж ирсэн гэж хэлж болно. За 74 оны дэлхийн аварга шалралт тэмцээний эрхээ аваагүй одоо юу ясны дараа алгасны дараа бол одоо Румыны домогт дасалжуулагч Стефан Ковачиг бол одоо томилсон. Стефан Ковачиг томилсон. За тэгээ Стефан Ковачийн удирдлага доор бол одоо 76 оны дэлхийн аваргад мөн эрхээ бол аваагүй. За тэгээд Стефан Ковачиг халаад Мишель Идалго дасалжуулагчийг томилсон. За тэгээ Идалгогийн удирдлага доор бол харин Францын шгшөөг сэргэж ирсэн. За тэгээд гол одоо тоглогчдын нэг Мишель Платини байсан. За тэгээ Мишель Платинитэй багийн хувьд бол 1980
80 оны дэлхийн аваргад ороод шүгийн 4 хүртэл явсан. Шүгийн 4-т баруун Германд хожигдоод за тэр нь бас нэлээд одоо асуудал ихтэй юм тоглолт болж исэн. Дэлхийн аваргын түүхэнд хамгийн агуу тоглолтуудын нэг гэж ярьдаг. Тэгээ шүгийн 4-т хожигдсныхаа дараа 3 дугаар байрны төлөө хөрөл медалийн төлөө тоглоо Польшийн шгшогт хожигдож болоод одоо 82 онд 4-т орж исэн. За тэгээд 84 онд Еврод мэдээж төрүүлсэн. За тэр бол Мишель Платинигийн балан дор авсан үе байсан. Тэр үед одоо Платини галзуу исэн Испани Францын шгш мундаг бол тоглож байсан. За тэгээд дараа нь тэр жилдээ 84 оны зуны олимпиад бол одоо хөлбөмбөгт төрүүлж маш том алтан медалыг авсан нь бол маш том амжилт байсан Лос Анжелесын олимпиад. За тэгээд дараа жил нь бол Артемио Франки гэж цом байдаг байсан. Одоо бол FIFA-гийн Confederation Cup гэж байдаг шүү дээ. Тэв хоорондын аваргууд тэр шиг цом болол байсан. Хуучин одоо хувилбар гэсэн үг. За тэгээд тэр цомд бол Уругвайгийн шгшөөгийг хожиж Артемио Франкийг цомыг бол өргөжсөн. За ингээд жил хагасын хугацаанд одоо багтаад шгшөө баг авч болох 4 цомын 3-ыг нь өргөжчихсөн. Одоо яг олимпийн үед бол цом биш медалтай 3 алтан медаль авчихсан. Ийм бол амжилттай явж исэн. 1986 оны дэлхийн аваргаар бол шүгийн 4 хүртэл бас явсан. За тэгээд шүгийн 4-т баруун Германд хожигдоод за гэхдээ хөрөл медалийн төлөө тоглолтод Бельгийг хожиж болол хөрөл медаль авчихсан. За ингээд Францын хөлбөмбөг ер нь 60-70 он дундалттай явж байгаад 80-ад онд сэргсэн ийм байдалтай явжсэн. За харин олон жил Францын хөлбөмбөгийн холбооны одоо за тэр үед нь ерөнхийлөгч нь байсан Фернанд Састро гэж ерөнхийлөгч бол одоо маш зөв санааг бол сэдсэн байдаг. За тэр нь юу гэхээр Францын хөлбөмбөг оргил дээрээ байгаа үед нь те мундаг байгаа үед нь дараагийн үеийн амжилтын суурийг тавих хэрэгтэй байна гэж. За тэгээ суурийг тавихтаа хэдийгээр өмнө нь 70-ад онд одоо Францын шогийг тасалжуулаад тухайн үедээ амжилтанд хүрээгүй ч гэсэн хөлбөмбөгийн домог тасалжуулагч одоо Стефан Ковачийн одоо тасалжуулалтын хэв маяг философи те ажлын хэв маяг дээр суурилсан одоо юм академик гэхээсээ илүү одоо юу гэдгийг байгууламж байгуулах хэрэгтэй байна. Систем үүсгэх хэрэгтэй байна гэдэг энэ одоо юугаар бодлоор бол 1985 онд одоо бидний ярьж байгаа Клэр Фонтен төвийн одоо суурийг тавьж эхэлсэн байдаг. За ингээд 86 онд нь бол одоо дэлхийн аварга шүгийн 4 хүртэл явж байгаа баруун Герман дахиад хожигдож байгаа. За энэ ингээд ийм контексттайгаар бол байгуулсан баг. За тэгээд энэ процесс бол одоо 3 жил бол явагдсан. Баригдах процесс тэгээ 88 онд ашиглалтанд орсон. За тэгээд Фернанд Састрогийн бол одоо гол зорилго нь одоо футболын Wonderland тэ одоо хөлбөмбөгийн гайхамшигт орон гэж одоо хэлж тодорхойлж болохоор ийм одоо нөхцөлтэй ийм орчинтой газрыг байгуулах юм зорилготой байсан. За тэгээд Рамбуе гэж нэртэй одоо Парис хотоос 40 км-ийн одоо баруун өмнөд зүгт нь одоо байрладаг ийм ойд болол байрладаг ийм байгууламж байгаа. За тэгээд энэ бол ингээд бусад зүйлээс айгүй хол байдгаараа уур амьсгал нь айгүй содон гэдгээрээ бол алдартай. За ингээд яг одоо хиний Фернанд Састрыг яг бодож исэн зүйл нь маш том одоо чухал болж таарсан. За юу гэхээр мэдээж одоо бид нэр эргээд харахад бол аль хэдийн амжилттай болсон байгаа. Тэрнээс гадна яасан бэ гэхээр за 88 онд яг ашиглалтанд орж байхад нь 88 онд бол Еврод бол оролцох эрхээ бол авч чадаагүй. 87 онд эрхээ бол авч чадаагүй. За тэгээ 88 онд эрхээ аваагүй үед нь бол мэдээж ашиглалтанд бол анх орсон тус төв маань. За тэгээ ашиглалтанд орсон яг нээлттэй хийсэн нээлтийн ёслол төр нь бол тухайн үеийн одоо Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран бол одоо оролцож байсан байгаа. За тэгээд Клэр Фонтен нээлттэй хийснээс ашиглалтанд орсноос 5 сарын дараа бол үндэсний шгшээ багийн дасгалжуулагч Анри Мишелийг бол одоо халж исэн. За тэгээд тухайн үед бол 1986 оны Еврогийн 1984 оны Еврогийн домог Мишель Платиныг дасгалжуулагчаар томилж исэн боловч одоо Мишель Платини бол 1990 оны дэлхийн аварга шалралт тэмцээний эрхийг бол авч чадаагүй шгшээ багтаа. За тэгээд тэрнээс дараа нь үргэлжлээд 1994 оны дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний эрхээ бас авч чадаагүй. Тэр нь өөрөө бараг тусдаа нэг рил бичлэг болохоор түүхүүдийг эрхээ авах нь бараг тодорхой болцсон байсан баг. Сүүлээсээ өмнөх тоглолтын дээр би Израиль байдаг санагдаад байхын хожигдож оноо алдаад. За тэгээд төгсгөлт нь бол одоо тухайн үедээ том баг гэж бол ярьдаггүй байсан ганц одоо супер одтой Болгарын шгшээтэй тоглоод ер нь хожишин гэдэг ийм фаворит байсан мөртлөө тэр тоглолтод одоо сүүлчийн секундүүдэд гол алдаж Давид Жинолагийн алдаанаас олжоод одоо гол алдаж юу яажсан байдаг. Болгар эрхээ авч Франц мултраад ингээ 2 дэлхийн аварга дараалж эрхээ аваагүй бас одоо 70-аад оноос хойш те том уналтанд бол орсон байдаг. За ингээд энэ уналтууд нь
уналтуудын үеэр бол нөгөө Клермонтен ашиглалтанд орсон, нээлттэй хийцэн ингээ явж исэн. За тэгээд яг Клермонтеныг одоо нээлттэй хийснээс 10 жилийн дараа яг энэ хөрөнгө оруулалт, энэ төлөвлөгөө, энэ суурь тавьсан зүйл одоо үр дүндээ үрж 20 настай Thierry Henry тэргүүтээ Франц шгшээ баг бол 1998 онд талбайдаа цом өргөж анх удаага дэлхийн аваргууд болсон байдаг. За тэгээ харж байгаа миний өмнөдөр өмссөн байгаа энэ бодолт өмсгөл бол 2018 онд төрүүлснээс нь өмнө үед авч исэн ийм бодолт байна. Тэгээ тэр үед мэдээж нэг одтой байсан. За тэр нь мэдээж 1998 оны гайхамшиг. За тэгээд энэ Клермонтен суурьтай яг бүтэн тэр чигээр Клермонтен биш гэсэн тодорхой хэмжээний Клермонтен суурьтай энэ амжилт бол цаашаа үргэлжилсэн. 2000 оны Еврод бол одоо төрүүлсэн Бэлгийн Нидерланд улсын Еврод тэр бүрэлдэхүүний гарааны үндсэн товтлогч Thierry Henry болон Никола Анелка нар байсан. Анелкагийн хувьд бол мэдээж бас Клермонтеныг төгссөн. За ерөн Клермонтений одоо гол нүүр царай домог бол одоо Thierry Henry гэж явдаг байсан. Сүүлдээ Kylian Mbappé бас одоо Henryтэй зэрэгцээд ирсэн. За тэр бол одоо том хэсэг нь бол байдаг. За тэгээ 2000 он гэхэд Клермонтен бол одоо туршилт гэж одоо нэрлэхээ бол болчихсон байсан. Клермонтен бол одоо бусад шгшээ багуудын хөлбөмбөгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа. За хөгжилтэй хөлбөмбөгийн ч гэсэн одоо том амжилтаа батлахыг хүсэж байгаа улсуудын холбоодуудын шгшээ багуудын одоо үлгэр жишээ болчихсон байсан Клермонтений хувьд бол. За тэгээд Клермонтений хувьд бол одоо яг хаана байдг юм бэ гэхээр энэ бол 56 га газарт бол байрладаг. За энэ 56 га газар дотроо бол одоо кино театртай, 5 одтой зочид буудалтай, номын сантай, бүтэн одоо зориултын спортоор одоо наривчид бэлтгэгдсэн одоо эмч нартай ийм имлэг байдаг. За тэгээд энэ чинь бол одоо шүдний имлэг хүртэл байдаг, сэтгэл зүйч хүртэл байдаг. Сэтгэл зүй эрүүл мэнд рүү фокуссан одоо хэсэг хүртэл байдаг. Одоо тасаг гэх юм уу да манайгаар бол тий хүртэл байдгаа гэдэг. За тэгээд бааз руу гэх юм уу да тий яваад ингээд оронгууд одоо юм юуны дэлхийн аварга маш том юм цом болвол байж идэг. За тэгээд тэр том дэлхийн аваргын цомынхын наан бол 2 том од байж идэг. Мэдээж 1998 болон 2018 оны дэлхийн аваргад одоо төрүүлсэн яг энэчээ байдаг 2 одыг энэ төлөөлж болвол хийсэн тийм 2 од бол байж идэг. За яг тэр цомын ард бол ийм хэдэн зуун настай хөгшин одоо хушмод бол бас байдаг. За тэр одоо орчныхоо бол маш том уур амьсгал оруулдаг зүйлүүдийн нэг гэж байгаа. За тэгээд энэ байгууламж доторх одоо яг үндсэн гол хэсэг бол хуучин 19-р зуунд бүр баригдажсэн байшин байдаг. Тэгээ энэний эргэн тойронд за энэ одоо байшин хэвэд цайз шатуу одоо ер нь бол гэж хэлж яг цайз хэсгүүртэй арай томдох гэхдээ харш гэх юм уу да тий ийм шатуу байдаг. За тэр шатуу доторхыг засаад эргэн тойрон дээр нь ер нь бол босгосон гэсэн үгийн төвийг. За тэгээд энэ Монцуа гэдэг нэртэй энэ Шатуу де Монцуа гэдэг нэртэй энэ цайз бол байдаг. За тэгээд энэ Шатуу де Монцуагийн цайз бол 19-р зууны одоо ийм чулуугаар хийж барьсан ийм чулуун цайз. За тэгээд энд бол яг одоо сүүлийн жилүүдэд бол яг үндсэн шгшээ баг бол байрладаг. За анх бол яг шгшээ баг бол Клермонтенд байрладаг бол байгаагүй. За одоо бол шгшээ баг цуглах болгонд яг Клермонтен дээр цугладаг болсон. За Клермонтенд цуглахдаа яг энэ одоо Монжуа гэж шатууд бол цугладаг болсон ба. За тэгээд дээрэс нь яг үндсэн шгшээ баг яг цуглаад ирэх мөч бол одоо та хэд яг сагсан бөмбөг сонирхчтой байл бас тодорхой хэмжээ мэдэх бах. Одоо нөгөө багийн тоглогчид ирэхдээ тэр нөгөө цэнгэлдэх рүү орж ирж байгаа, арена руу орж ирж байхдаа одоо янз бүр хувцлах те тэр бол одоо ийм сонирхолтой зүйл бол болцсон шүү дээ. Тийм fashion statement мэдэгдэл байдаг болсон. Fashion илэрхийлэх одоо ийм бас одоо орон зай байдаг болчихсон. За тэрнтэй адилхан Клермонтен дээр Монжуа шатуугийн яг үүдэн дээр ирээд буугаад одоо цайз руугаа орж байгаа хэсэг бол одоо ордог хэсэг бол бас одоо ийм улаан high fashion улаан хивс шиг ийм бол байдаг болчихсон. Тэр бол бас айгүй сонирхолтой. За тэгээд хүүхдүүдийн яг нөгөө нэг одоо бидний яриад байгаа Клермонтен гэдэг нөгөө хүүхдүүдийн бэлтгэгддэг бааз байгаа тийм ээ. Яг тэр тэнд зориулсан яг хүүхдүүд маань яг энэ барилгын хажуухан барилгад нь бол байж идэг. Тэр нь бас айгүй сонирхолтой. За тэгээ яг энэ хүүхдүүдийн хэсгийг нь бол INF гэж барилга бол байдаг. Institut National de Football гэдэг. Хөлбөмбөгийн үндэсний институт гэдэг нэртэй юм барилга бол хажууд нь байдаг. Тэр нь өөрөө. Тэнцэнээс бол хүүхдүүд яг нөгөө үндэсний шгшээгийн одоо одууд тийм ээ. Өөрсдийнх нь мөрөөдлөд, өөрсдийнх нь үлгэр жишээ болсон тоглолчдыг бол хажуугаас нь гарах боломжтой байдаг. За тэгээд хөлбөмбөгийн хариуцсан захирал Кристиан Басила гэж хүн бол одоо ажилтдаг олон жил ажиллаж байгаа. Өмнө нь бол одоо Премьер Лиг болон Лиг 1-д Францын дээдлэгт бол олон жил бас тоглож явсан. За тэгээд Кристиан Басила хэлэхдээ бол одоо энэ Клермонтен суралцж байгаа хүүхдүүд бол үндсэн шишээгийн тоглогчдоос одоо зураг авуулахыг хүсэхтэй
зураг авуулах, гарын үсэг авах хүсэх. За ийм болвол энийг бол одоо хатуу хордгоо. Ягаад гэвэл энэ хүүхдүүд ирээдүйд хөл бөмбөгт амжилтанд хүрэх өөрсдөө одоо тэр тоглогчдын оронд очих тийм ээ. Энд гэлтгүү одоо өөр газар ч гэсэн амжилттай одоо хүмүүс болох зөвхөн хөл бөмбөгчнээс гадна тэгээд ийм одоо зоригтой байдаг учраас одоо фэнүүд биш яг одоо зоригтой хүмүүст одоо хөрөнгө оруулалт хийх нь бидний хувьд бол маш чухлаа. Бид нар бол яг хүнд хүмүүст хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг одоо санаа нь бол маш чухал гэдгийг хэлсэн байлээ. За анх бол Клерфонтений хувьд бол Франц улсаас хамгийн шилдэг хүүхдүүдийг нь бол одоо шилж юу яадаг байсан баг. Хамруулдаг байсан баг. За тэгээ Францын хөл бөмбөг бол одоо маш одоо мундаг олон авьяастан маш авьяастай одоо тоглогчд ихтэй гэдэг бол мэдээ. 2013 оны нэг сонирхолтой статистик та бүхэндээ хуваалцъя. 13 оны байдлаар шүү. Энийг бол яг одоо шинжилсэн бас юм аргагүй олсонгүй. Гэхдээ сонирхолтой. За Францад бол одоо 18165 хөлбөмбөгийн клуб байна гэж 2013 оны байдлаар шүү дээ. 2,225,595 хөлбөмбөгийн тоглогчид байгаа. Эдгээр бүгдээрээ Франц хөлбөмбөгийн холбоонд гишүүнчлэлтэй. Ямар нэг хөлбөмбөгийн одоо мэдээж бүгд мэрэгчлэн юм биш те. Сонирхчийн зөндөө клуб байгаа. Одоо манай дүүрэг хорооны гэдэг шиг юм болоо явчих шүү дээ. Гэхдээ тэд нар бүгдээрээ холбоонд бүртгэлтэй байдаг. За тэднээс 350,000 нь бол 11-ээс 14 насных байгаа. 13 оны байдлаар. За тэгээд тэднэрийн одоо 500 орчим бол одоо яг дунд сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан яг спортын нарийчилсан одоо бэлтгэлтэй ийм сургуулиуд бол байдаг. За тэнцэнэс тэр 500 сургуульд бол 60,000 орчим хүүхдүүд бол суралцдаг гэж. Тэр 350,000 орчим хүүхдүүд хөлбөмбөг тоглож байгаа ямар нэг клубуд хамааралтай тоглож байгаагаас 60,000 нь бол яг хөл бөмбөгөөр дагнсан сургуульд сурах боломжтой байдаг гэсэн. За тэгээд тэнцэнэс бол тэ сургуулаа орхиод одоо сургуулаа орхих нь чашаа боловсрал орхихгүйгээр яг сургуулаа ягаад 7 хоног 5 орчим одоо удаагийн бэлтгэл хийгээд илүү одоо тэгэж цаашаагаа явах боломжтой илүү мэрэгжлийн клубын академи руу тоглох боломжтойгоор бол 300-аас 350 хүүхдийг яг жилд мэрэгжлийн клубүүдийн академи сонгодог. За академи нь бол Францад 40 академи байсан. За энэ бол яг 40 гэж байгаа. Одоо тэр нь бол жоохон тоон өөрчлөгдөж байгаа байх. Ягаад тэгэхээр Францын Лиг 1 болон Лиг 2 Лиг 2 гэдэгтэй нэг 2 дугаар лиг бол яг мэрэгжлийн хөлбөмбөгийн клубүүд гэж явдаг. За тэр клубүүдийн тухайн үед бол 20 баг байсан. Одоо 18 22 байна уу да. Тэгэхээр бараг 40 хэвээр байж магадгүй. Бүх клубүүд бүгдээрээ заавал академитай байх хэрэгтэй гэж дүрмтэй байдаг. За тэгэхээр 40 академи ба. За тэгээд 40 академид бол дунджаар 5 жил бэлтгэгддэг. Тэгээд тэд нар дундаас нийт 40 академиас жилд дунджаар 70 орчим мэрэгжлийн хөлбөмбөгчин болж тоглогчид гардаг. Гэхдээ мэрэгжлийн хөлбөмбөгчин болж тоглож гарч байгаа гэдэг нь мэрэгжлийн үндсэн багтаа тоглож эхэлж байгаа. Гэхдээ карьер нь урт хугацаанд бас баталгаа хэцүү тийм ээ. Тэгэхээр одоо 350,000 орчим хүүхдээс 60 орчим мянган хүүхэд нь жоохон наривсан сургуульд сурах боломжтой. За тэнцээс зөвхөн 350 нь академи руу ордог. За тэр академи 5 жил бэлтгэгдсэний дараа даалхан хүүхэд нь л одоо мэрэгжлийн тоглогч болно. За тэр мэрэгжлийн даалхан тоглогчоос одоо хэдэн яг тогтцог карьер төрхүүгээ те. Ингээ бодохоор энэ бол 13 оны Францын хөлбөмбөгийн дата статистик. Тэгэхээр ингээ харахаар бол тэнцэнээс юунд хүрнэ гэдэг бол амжилт нүрдэг ямар хэцүү вэ гэдэг нь бас энэчнээс харагдж байгаа гэж бол бодож байна. За тэгээд анх бол одоо Францын яг одоо нийт олон бүсээс энэ Клерфонтен бол одоо хүүхдүүд шалгаруулж авдаг байсан бол одоо сүүлийн жилүүдэд 10 гаруй жилд бол яг Парисын захын дүүргүүд хамааралтай байдаг болсон. За тэгээд бусад газруудад бол одоо юу яасан? Франц хөлбөмбөгийн холбоонууд бол 15 өөр одоо элит хөлбөмбөгийн хүүхдүүдийн төвүүдийг бол байгуулсан. Бүсдээ бол тухайн одоо юутай ойрхон байдаг одоо элит төвдөө бол бэлтгэл хийх боломжтой. За эдгээр нь бол яг академи гэж бол явдаг гэж энийг бас удахгүй тайлбарлана. Тэгээд эдгээр нь хоорондоо бас заримдаа хамтарсан бэлтгэл хийдэг, хамтарсан тоглолт бол хийгээд явдаг. Түүнээс академи бол биш. Тэгээд яагаад Клерфонтен академи биш юм бэхээр албан ёсны тоглолт хийдэг. Клерфонтенд явж байгаа хүүхдүүд албан ёсноор тоглолт бол хийдэггүй. 11-ээс 14 насны хооронд 15 хүрээд бол яг төгсдөг. Ийм бол байдаг Клерфонтен. Тэгээд яг албан ёсны тоглолт хийдэггүй учраас академи бол гэж бол явдаггүй. За тэгээд энд бол одоо хамрагж байгаа хүүхдүүд ямар одоо юутай явд юм бэ? Одоо хуваарьтай явд юм бэ гэхээр жилд бол 23 хүүхэд авдаг.
Clairefontaine. За энэ чэнэс бол авсан хүүхдүүд бол Бүтээсаны орой Clairefontaine дэрж амраад 1-ээс 5 дахь хооронд өглөө нь хичээлд суудаг. За хичээлд суугаад үдээс хойш дандаа бэлтгэл хийдэг. Тэгээ оройн цаг орчуулаад цаг гардаг. Тэгээд амралтын өдрөөр 5 дахь одоо бэлтгэлээ дуусаад гэртээ харьдаг. Гэртээ хараад хагасаа Бүтээсандаа бол одоо өөрөөсдийнхөө одоо дүүргийнхээ хорооныхоо гэдэг шиг локал те өөрөөсдийнхөө клубүүдтэй тоглолтоо хийх боломжтой болдог. Тоглолтод оролцдог. За тэр нь ихэнхдээ бол одоо мэрэгжлийн бус ч юм уу клубүүд болоод яг том академи гэхээсээ илүү ийм шат дараалтай бол явдаг. За тэгээд утаснуудыг бол ерөөсөө хэрэгэлдэггүй гэж. Ерөөсөө жоох уу маш бага хэрэглүүлдэг. Гэхдээ утас тодорхой хэмжээнд хэрэглүүлэхгүй бол болдоггүй. Ялангуяа одоо үед хуучин цагт бол одоо уур амьсгал сэтгэл зүй талаас нь асуудал арай бага байдаг байсан гэж. За одоо бол интернетийн хэрэглэнээс болоод өөрсдийнхөө шүтэж биширдэг одоо чинь тоглолчдын сошиал медиа дээр хүмүүс юу хийж байгаа ямар одоо магадгүй хараал хийж байгаа доромжилж байгаа бүр тэрнээс долоон дор одоо арьс үн гүндэс усаагаар доромжлох ялгуурлах те хараад зүх юм асуудлууд мэдээж гардаг. Тийм зүйлүүдийг энэ хүүхдүүд яг өсвөр насны эмзэг насан дээрээ байгаа сэтгэл зүйн өсөж явж байгаа тогтож байгаа энэ насан дээр энийг харах бол маш одоо аюултай байдаг учраас ер нь бол сошиал медиа за утасны хэрэглээг бол байж болохоор бол багасгадгаа гэж. За тэгээд ер нь 9:30 гэхэд бол бүх гэрэл унтраад сайхан орондоо орцгоодаг ийм бол одоо форматтай бол байдгийн бэлээ. За тэгээд юуны хувьд бол нийт 13,000 орчим бол одоо amateur клубүүдээс юу яадаг гэж байгаа. Тоглогчтой бол одоо татдаг гэдгийг бол дурдсан бэ нэлээ. Одоо үед бол тэгээ энэ бол тоон бас мэдээж одоо мэрэгжлийн бусын сонирхтын багууд маань бол мэдээж тоон бол үе өөрчлөгдөж яадаг байж таарна. За тэгээд философийн хувьд бол маш сонирхолтой нь яг 4-3-3-аар бэлтдэг. Ерөөсөө бүх бэлтгэл бүх тактикууд бол яг 4-3-аар явдаг. Тэгээ эхэндээ бол дандаа жижиг талбай дээр бэлтгэл хийдэг. Яг бөмбөгтэй харьцах техниктэй болох тэрэн дээр л ерөөсөө гол анхаарлыг нь бол одоо юу яадаг хандуулдаг. Тэгээд энэ дөр бол одоо Clairefontaine зорлон түрүү хийсэн клуб гэж байдаггүй, аль бишэн тоглолт хийдэггүй. Тэрийгээ дагаад яадаг гэхээр одоо тэмцээнд оролцдоггүй, цом өрөвдөггүй гэсэн. Яг клуб дээр бол оролцсон, Clairefontaine бол гол зорилго нь. Энд чинь бол комплит одоо тоглогчид бүтээх нь гол зорилго нь болохоос ш одоо ям өрсөлдөх цом авах нь бол гол зорилго нь ерөөсөө биш гэж. За тэгээ ихний жилүүдээ ерөөсөө бөмбөгтэй харьцах зүйл дээр анхаарал хандуулдаг. Дараа нь бол одоо 3-9-3, 4-9-4 тоглолтуудыг бол хийдэг. За тэгээ 3 дахь жилээсээ бүтэн талбай дээр 11 эсрэг 11-ээр тоглож эхэлдэг гэж. Эсрэг гэхээс илүү 11-ээр бэлтгэл хийж эхэлж байгаа. За заримдаа өөр можуудад одоо нэгдсэн тэр 15 одоо элит төвүүдийн хүүхдүүдтэйгээ хамтарч бэлтгэл хийж байгаа. Тэднэрийн эсрэг 11-11-ээр тоглолдог. За тэгээ тактик бэлтгэлийн үед бол ерөөсөө классик 4-3-3-аар бол бэлддэг. Одоо 1-6-тай 2-8-тай 2 жигүүртэй довтлогчтой гэсэн үг шүү дээ, тийм ээ. Одоо хагасаасаа урагшаага явах юм бол. За ингээ энэ бол одоо шалгуур бол байдаг. За тэг хүүхдүүд шалгаж авахта нэг жилд 23 хүүхд шалгаж авдаг гэсэн. За тэр процесст бол яаж шалгадаг гэхээр зөвхөн авьяасыг бол тодорхойлдоггүй. Зөвхөн авьяасаас гадна бол одоо сэтгэл зүйн maturity буюу тэр хүүхдийн хөгжилтэй сэтгэл зүйн хөгжил, нийгмийн мэдрэмж, гэр бүлийн доктортой байдал, гэр бүлийн дэмжлэг маш олон зүйлүүдийг харж ээж олон талаас нь харж ээж суур болгож бол одоо сонгож авдаг гэж байгаа. За тэр бол бас одоо том хэсэг нь байгаа. За тэгээд яваад оронгууд одоо маш одоо алдартай төгсөгчдийн зөндөө зургууд бол байж идэг. За тэр донд бол Kylian Mbappe, Blaise Matuidi, Abu Dhabi, William Saliba, Mehdi Benatia, Christopher Nkunku, за тэгээд мэдээж Thierry Henry нар бол байж идэг. Henry, Mbappe хоёрын бүр юм том зурагтай хэсэг хүртэл одоо ингээ орох замд бол бас байж идэм бэлээ. Яг Clairefontaine бол дандаа бас 100% амжилт бас үүсгээд байсан юм бол бас биш. 2008, 2010 оны үеийн шүгэ багууд бол зөндөө асуудлууд гарч ирсэн. Уур амьсгалын асуудлууд бол гарч ирсэн. За 11 он 2 оны үед бас ингээд юм асуудлууд зөндөө гарсан. За тэгээд тэр асуудлуудыг бол ер нь богино хугацаанд шийдэж бол чадсан. За тэгээд 2012 оноос хойш бол амжилттай бол ахицтай явж байгаа гэхэд бол буруудахгүй. Clairefontaine тэгээд сүүлийн жилүүдэд буюу одоо 2022 онд Center of Excellence for Girls буюу одоо охтын хөлбөмбөгийн амжилтын суурийг тавих юм төвийг бол нээсэн. Яг одоо банд нартайгаа адилхан 11-ээс 15 насны охтын бол хөлбөмбөгийн төв бас нээгээд одоо ингээд 4 дахь жилдээ бол явж байгаа. Францын хувьд бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөг маш том суурьтай. Европын хөлбөмбөгийн холбооны аваргууд дэлхийн эмэгтэйчүүдийн аваргууд дэлхийн хамгийн амжилттай баг бол одоо Францын Лион байдаг. Paris Saint-Germain бас одоо мэдээж сайн баг. Тэгээ хөгжил маш одоо сайтай. Тэгээ тийм учраас энэ шгшээ багийн амжилтын одоо суур болно гэсэн юм зорилготойгоор бол нээгээд 4 жил бол болж байгаа юм байлээ. За тэгээд
Хамгийн сүүлд нь бол одоо Claire Fontaine-ийн захирал хариуцсан, хөлбөмбөгийн хөгжил хариуцсан захирал Кристиан Басилагийн хийснээр бол яг Claire Fontaine бол чи хөлбөмбөгчин болно. Тэгээ хүүхдүүдийг те. Нэг бол хөлбөмбөгчин болно. Хөлбөмбөгчин болохгүй байсан ч өөр одоо боловсрал карьер хөөхөд одоо хангалттай суурьтай байна. Тэ ийм суурьтай байна. Тэгээд энэ ойд бол одоо зүгээр зогсон л ганц нүглэн. Зүгээр зогсож болохгүй. Баян хөдөлмөрлөх ёстой, баян суралцах ёстой, баян гагчих ёстой, баян итгэвтэй байх ёстой. Тэгээд бид нар бол зөв хүмүүс бэлдэж суурийг бол тавьж байгаа. Тэгээд тэд нар маань нэг бол элит төлөвлөгчин болно, нэг бол одоо өөр амжилт карьер, одоо өөр ажил карьер хөөсөн ч одоо амжилттай болох юм суурийг бол тавина гэсэн ийм зорилготой газар байдаг юм байна. Claire Fontaine-ийн хувьд бол тэгээ бүр дэлгэрүүлээд ярих юм бол мэдээж бүр илүү олон зүйл болох бах. Тэгээ Claire Fontaine-ийн алдарт төгсөгчд төгсчийг бол бид нар зөндөө үдчихсэн гайхалтай амжилтанд хүрсэн хүн байна. Одоо Claire Fontaine-ийн түүхэнд яг Claire Fontaine ялангуяа байх үедээ хамгийн одоо авиаста тоглогчдын нэг нь Abu Dhabi байсан гэж байгаа. Тэгээ харамсалтай нь Abu Dhabi-гийн хувьд бол одоо Арсенал тоглож ирсэн та хэд маань мэднэ. Abu Dhabi-гийн хувьд бол үнэхээр гайхалтай авьяастай тоглож ирсэн. Та хэд маань үзэж байгаагүй бол одоо YouTube дээрээс хайлайт бичлэгүүдийг үзээрэй. Тоглох үедээ талбай дээр тоглох үедээ үнэхээр гайхалтай тоглож байсан. Богино зам мэдрэмжтэй, техниктэй ийм супер тоглож байсан. Гэхдээ харамсалтай нь өстөө нөгөө шилээр хийцэн юм шиг гэдэг шиг одоо гимтэл бэртлээс бол салдаггүй байсан. Одоо байж болох бүхэл газраа бол одоо бэртжсэн юм азгүй ийм тоглогч бол байсан жишээ нь. Тэгээ Abu Dhabi бол одоо Claire Fontaine байхдаа бол үнэхээр супер тоглож байсан гэдэг юм байлээ. За ийм байна. Тэгээ Claire Fontaine-ийн талаар энэ богинохон түүх маань сонирхолтой байсан гэж бол найдаж байна. Францын орчин цагийн хөлбөмбөгийн за нэг 50 орчим жил хөлбөмбөг маш товчхон болгоод товчлоо. Тэгээд бас сонирхолтой байсан гэж найдаж байна. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. За Францын шгшөөгийн хувьд бол энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 дахь удаага дэлхийн аваргад бол оролцож байгаа. За хамгийн анх бол 1930 онд орж исэн, 34 онд орсон, 38 онд бас орж исэн удаатай. За 38 онд бол мэдээж бас зохио байгуулагчаар бол оролцож байсан. Дараа нь 54, 58, 66 онуудад бол оролцсон. 70 болон 74 онд түрүү хэлсэн. Их аваагүй 78-аас 86 оны хооронд бол амжилтуудаа ахиулсан. Хэсгийн шатнаас мултраа дараа нь 4-т ороо, дараа нь 3-т бол орсон. За гэхдээ түрүү хэлсэнчлээ 94 онд бол ирэх авч чадаагүй. За тэрнээс хойш бол харин нэг ч удаа дэлхийн аваргыг алгасаагүй байна. 1998 он талбайдаа зохион байгуулад мэдээж төрүүлсэн. 2002 онд бол одоо хэсгийн шатнаас шившгтэйгээр мултарсныг та бүхэн маань мэдж байгаа. За тэгээд 2006 онд бол одоо Fabio Cannavaro Fabio Cannavaro багийн ахлагчтай Италийн шгшээ огт бол хожигдож байсан Зидан одоо финал дээр бол одоо Буфоны эсрэг Паненка зохиж гол оруулсныг бол та хэд маань санаж байгаа бах. Зинедин Зиданы мэргэжлийн карьерийн сүүлчийн тоглолт байсан. За тэгээ 2010 онд бол нөгөө нэг багийнхнаараа бахан асуудал гаргаад бөө юм болоод нэг мултарцалтраа бөө юм болсон шүү дээ тий. За тэр бол 2010 дэсэн хэсгийн шатнаас мултарсан. 2014 онд шүгэн 8 хүртэл явсан. За 2018 онд мэдээж төрүүлсэн. 2022 онд мөнгөн медаль хүртсэн. За Францын шгшөөгийн хувьд бол ийм байна. За Didier Deschamps тасалжуулагч бол ахлах тасалжуулагчаар ажиллаж байгаа. Deschamps-ийн хувьд бол одоо энэ дэлхийн аваргыг дуусгаад ажлаа хүлээлгэж өгнө гэдэг бол тодорхойлсон. За араас нь бол Зинедин Зидан шгшөөгийн тасалжуулагчаар ажиллах нь ерөнхийдөө тодорхой гэдэг юм ойлголттой болцсон байгаад байгаа юм байлээ. За 2012 оны Евро дууссаны дараагаас эхлээд Францын шгшөөг бол тасалжуулж байгаа. Францын шгшөөгийн түүхэнд ер нь хамгийн амжилттай тасалжуулагч гэж хэлэхэд бол буруудахгүй. 14 оны дэлхийн аваргаар шүгийн 8, 18 онд аварга, 2022 оны дэлхийн аваргаар финалд бол шалгарсан байна. За 16 оны Еврогоор нутагтаа бол одоо төрүүлж чадаагүй гэхдээ финалдсан. За тэгээд 2020 оны одоо 21 онд болсон Еврогоор шүгийн 16-ад бас гайхалтай тоглолтоор бол одоо хожигдож Швейцарт мултарсан. Үнэхээр гайхалтай тоглолт болж байсныг санаж байна. Швейцар хүн биз дээ тий. Буруу сансан байх. За тэгээд 2024 оны Еврогоор бол шүгийн 4-т бол мултарж байсан. За энэ хугацаанд бас одоо Nations League гэж үндэстнүүдийн лиг гэж шинэ цом тэмцээн бол зохиогддог болсон. За энэ тэмцээнд бол 2021 он төрүүлсэн. 2025 онд хүрэл медаль бол аваад амжсан байгаамаа. За Францын шгшөөгийн хувьд бол энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээнд А хэсэгт орсон байгаа.
За А хэсэгт бол одоо Сенегалийн шгшээ баг, Норвегийн шгшээ баг болон одоо төв хоорондын плей-оффоос гарах нэг багтаа бол тоглоно. За нээлтийн тоглолтыг 6 сарын 16-нд бол хийх хуваарьтай байгаа. Сенегалтай тоглоно. За дараа нь төв хоорондын шалгуултаас авсан багтаа тоглоод гисгийн шүүлжийн тоглолтоо бол 6 сарын 26-ны орой Норвегтэй хийх юм хуваарьтай байгаа. За Сенегалийн хувьд бол одоо түүхэндээ 4 дахь удаа дэлхийн аварга шалгаруулалтаа тэмцээнд орж байгаа. За мэдээж эхний 5 дэлхийн аварга буюу одоо 30 34 38 50 54 гэсэн онуудын дэлхийн аваргын үеэр бол Францын одоо колон бол байсан. За тэгээ 1962 оны дэлхийн аварга гэхэд бол олон улсын хөлбөмбөгийн холбооны эрх гишүүн болоогүй байсан. За 66 оны нэрээ татсан. За тэгээ 70 оноос яг одоо шатанд бол шалгаруултанд бол орж эхэлсэн байдаг. За тэгээ анх 2002 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд анх удаа оролцсон. 2018-22 онд орчоод байгаа. За ингээ 3 дахь дэлхийн аваргатаа дарааллаа түүхэндээ 4 дахь дэлхийн аваргатаа орж байгаамаа Сенегалийн хувьд бол. За Франц Сенегалийн хувьд бол түүхэндээ хоорондоо ганцхан удаа тоглосон байдаг. За тэр нь бол 2002 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний нээлтийн тоглолт байсан. За хуучин колончч байсан одоо Францын эсрэг тоглосон Папа Бупа Диопын одоо цорын ганц 30 дахь минутанд оруулсан гоолоор бол хожиж шуугаан тарьсан байдаг. За Норвегийн хувьд бол түүхэндээ 4 дахь удаа дэлхийн аваргатаа тоглож байгаа. 1938 онд бол анх удаа дэлхийн аваргад орж ирсэн. За тэрнээс хойш бараг л 60 жил орохгүй явж байгаад 1994 онд дэлхийн аваргад бол эргэж ирсэн. За тэгээ 1998 онд дэлхийн аваргад орж ирсэн. За тэрнээс хойш нэг ч удаа эрхээ аваагүй явж байгаад ингээд түүхэндээ 4 дахь удаа орж байна. За Франц Норвегийн шгшөөгийн хувьд бол мэдээж хоорондоо олон удаа тоглож ирсэн байгаа. Европын юу учраас багууд учраас та хоорондоо 15 тоглосон. Франц 7 хожиж хоорондоо 4 тэнцэж 4 хожигдож байсан юм байлээ. За Франц нийтдээ 22 гол оруулж ирсэн бол Норвег 15 голыг оруулж ирсэн байт юм байна. Төв хоорондын шалгаруулалтаар бол Ирак, Боливи хоёр хоорондоо тоглохоор болсон байгаа. Боливи Суринамыг 2-1 харьцаатай 2-1 харьцаатай эргэн ирж бол хоцсон. За Боливийн хувьд бол хэрвээ их авах юм бол түүхэндээ мөн 4 дахь удаага тоглоно. 1930, 1950 болон 94 онуудад бол тоглож байсан. Нэг ч удаа хэсгийн шатнаас бол шалгарч байгаагүй. Боливи их авах юм бол Францын шгшээ багтаа энэ хоёрын хувьд бол хоорондоо ганцхан удаа тоглолт бол хийсэн байдаг. 2019 онд Францын Нант хотод бол хийсэн нөхцөл тоглолтод Франц 2-1 харьцаатай болгож авсан. За тэр тоглолтод Тома Лемар болон Антуан Гризман нар гол оруулсан байдаг. Тэгэхээр энэ хоёр бол одоо хэрвээ Боливи ирэх авах юм бол хоорондоо Боливиэсээ дахиж тоглохгүй нэ. За нөгөө баг нь хэрвээ Боливи биш гэвэл Ирак ирэх авч тарна. За Иракийн шгшээ багийн хувьд бол 1986 онд бол дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд орж исэн 2 дахь тэмцээн болно. За тэгээд Францын шгшөөт бол түүхэндээ тоглолт бол хийж байгаагүй. Тэгээ хэрвээ Ирак ирэх авах юм бол энэ хоёр шгшөөгийн одоо хоорондын анхны тоглолт болох нэ. За тэгээд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон хүснэгтэд бол 6-д бол жагсдаг. Бразил 114, Герман 112, Аргентин 88, Итали 83, Англи 74 тоглосон байдаг бол Франц 73 тоглосон байдаг. Францын шгшээ багийн төлөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд хамгийн олон гол оруулсан тоглогч бол Just Fontaine. За Just Fontaine-ийн хувьд бол 1958 оны дэлхийн аваргаар бол 13 голыг оруулсан. 6хан тоглолтод 13 голыг оруулж одоо гайхалтай түүхийг бол бүтээсэн байдаг. 1958 онд бол одоо хүрэл медалыг бол Шведэд басан дэлхийн аваргад бол хүртэж байсан. Францын хувьд бол за тэгээ араас нь Килиан Эмбапе одоо 12 голтой явж байгаа. Тэгээ зөвхөн Францын гэлтгүй бүх цаг үеийн рекордыг эвдэхэд бол мэдээж ойрхон байгаа таад маань мэдж байгаа. За ардаас нь Thierry Henry 6 голтой, Зинедин Зидан, Мишель Платини болон Оливье Жиру нар 5 голтой. За Ремин Копа, Доминик Рошетау, Жан Николас болон Антуан Гризман гэсэн тоглогчид 4 голтой байд юм. За уучлаарай, Жан Николас нь 3 голтой. Ремин Копа, Рошетау болон Гризман гэсэн тоглогчид 4 голтой байдаг юм байна. За тэгээ энэ үрээд 48-оос 48 түүх зураг бичлэгийн маань 2 дахь дугаар өндөрлж байна, сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд ерөнхий ивент төч болох Pickpack болон Freshpack-ийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн description хэсгээр байгаа вебсайтаар орч Pickpack-ийн сервис үйлчилгээний талаар мэдээллийг авах боломжтой. За тэгээ мэдээж description хэсгээр байгаа линкээр ороод Freshpack app-ыг
татаж авцгаагаарай. Тэгээ мэдтгэж яриажсан Big Bag болон Freshback-ийн хамт олондоо баярлалаа. Дэмжин үзэж байгаа та бүхэн, бусдад хуваалцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Аль хэсгийг reel болгож оруулвал гоё санагдаж байна. Бас description хэсэг дээр бичээрэй. Тэгээд бусад үлдсэн улсуудын ямар түүхүүдийн талаар байгаа гэж бодож ин таамуудаа дэвшүүлээрэ. Маш сонирхолтой түүхүүдийг бол одоо бэлдсэн байгаа. Тэгээ хамт байгаа бүгдээр баярлалаа. Дэлхийн аврах шалралт тэмцээнийг ихэсний дараа энэ контент маань дуусна. Цуврал бичлэг маань тэгээд юм учраас хамт байгаарай. Дараа дараагийн дугаараар уулзтлаа. Баяр та.